За сайн байцгаана уу. Өдрийн мэнд. За энэ Чинбатын газрыг харуулах гэсэн. За энэ Чинбатын газрын багав хэсэг нь. За энэ цаашаа бол хязгааргүй үргэлжлүүлсэн ийм урт газар байдаг юм байна. За энийг зөөлхөө машинаараа хашааг нь дагаж явж харуулсан. Зөвхөн нэг байгаа газар шүү. За тэгэхээр эндээс километрээр харуулчих. За 645.4 км. Эхэлж байна тийм ээ. За ингээд миний би хөдөллөө. Ингээд зөөлхөө яваад цаашаа. Газрыг харуулнаа. Энийг бодож. За. Ингээд энэ үргэлжлсэн уурт газар байна. Чинбатрын ачууртай Чинбатрын газар. Энэ одоо ингээд яваад хэдэн 10 км үргэлжлэх бол түүнээ бас ингээд харъя тийм ээ. Яг хүний мууг зүг үзээд барьцаад байгаа юм биш шүү, зүгээр сонирхуулж байгаа юм. Ийм том газар нутгийг, ийм том газрыг Монгол улсын нэг иргэнд нэг хүнд өгчөж болдгийм байна гэдгийг л харуулад гасан нартай. За ингээд энэ ууттай юу хашаа үргэлжлээ явчихна. За ингээд одоо айныг гаргацчих. За ингээд үргэлжлээд энэ да. Тэр явах нүдүүсээ үзье тийм ээ. За ингээд үргэлжлээ бат. Цаашаа бол хязгааргүй. Юусоо энэ тэгээд ийм байгаа шүү. За зогсчоод би харуулдаг. Хоёр талаараа. За энэ бол урттын хэсгийн нэгдүүл аваад. За энэ байна. Хойдлоо бас үргэлжлэж байгаа шүү. Хойдлоо ингээд үргэлжлээ явчихна. Ийм байна. Хойдлоо бас тасалтгүй үргэлжлэнэ. За ингээд хэдүүлээ. Бичлэгийг явчих. Уулын цаатаар ингээ үргэлжтэй байгаа. Нөгөө газар байна. За ингээд эсрэг тавны энэ байна. За эсрэг тавд нь болохоор ингээд энэ байж гэх гэсэн үг. Ингээ урд тавтаа адилхан. Ингээ замын хоёр хажуудын газрыг цагаан нуурын газрыг бол ингээд төчгт нь авчихсан. Цаашаа бол хязгааргүй үргэлжлэх юм байна. Асар том газар үүрэг. Ганцхан утсан. Айгаад энэ за энэ тэгээд хэдэн бичдэг байна. Би одоо 80 км цаг урдтай явж байгаа шиг байна. Айгаад үргэлжлэж байгаа. Юусаа. Эсрэг тавны ингээд харагдаж байна. За энэ тавны энэ харагдаж байгаа. Эсрэг тавнаас адилхан юм. Гээд
Ингээ харуулхад ингээ эсрэг тавтал. Энэ замын хоёр талыг бол ерөөсөө ингээ шахаад авчихсан. Ингээ шахаад ирсэн. Ийм байдаг юм байна. За явсаар л. За төр зогсож чад нэг юм харуулдаг. Энэ ингээд цаашаа хязгааргүй. За бид бүхэн ингээд тэнд харж байгаа тэнд тагаа өтгөн юу байж байгаа. Тагааны нөгөө агуулга ингээд байж байгаа. Тэгээ цаашаа бол хязгааргүй үргэлжлүүлсэн байна л да. Энэ ингээд ийм байгаа юм. Оо тийм хэсэг талаас харуулаад явчих тий. За энэ мэн тэгээ Facebook дээр багтдсан бол удаан бичдэг байна. Яадаг юм бол одоогийн мэдлээ 6 минут 80 км цагийн хурдтай 6 минут явлаа. Километр юм хараа. Яг 80 км дайдаг ч. Нөгөө цагаа үргэлжлээл яг замын аяа явж байна. Гүвэлдэг үргэлж нөгөө хашаамын үргэлжлээд явж байгаа шүү дээ. Энэ нэг цагаан урт хэсэг тал газар байдаг юм шиг байна. Тэгж тал газар. Энийг тэгээд тэр чигт нь ингээд Чамбатар авчихсан байх. Тэнд нэг жоохон хэсэг цайгаад байгаа сүүрэн газар харагдаад байгааз Чамбатарын вант улс. Одоо яг үүдэн хэсгээр нэдүүлээ дайрч өгөх. Тэгтээ харуулнаа. Ингээ хойтоор үргэлжлээтэй. Энэ хойтал энэ уртал
цаашаа мань гэрэлжтэй явж байгаа. Хой тал. Уур тал. Ойлгоо энэ 80 км цагийн уртаа явж байгаа машин шүү. Ингээд тасгалтгүй сайхан үлдчихэж байгаа. Тэр цайгаад байгаа хэсэг сүүрэн газар юм шиг. Газар тэр нөгөө тарианы өтрөм. За тэгээд ажилтны байшин барилга. Нөгөө Чимбаатарын ванд улсын төв хэсэг нь юм болоо да гэж ойлгоод байна. Ингээд хойдлоо үргэлжлэн уур талаагаа адилхан. Дахиад илчээ. Хэн нэг бүтгэж бүжид гэж юм уу? Хэн нэг буруу шаах гэж энэ бичлэгээ хийж байгаа юм биш ээ. Зүгээр Монгол улсын иргэн нэг хүнд ийм их газар нутгийг ашиглуулж ийм их газар нутгийг өгч болдгийм байна гэдгийг харьцуулаад энэ бичлэгийг хийж байгаа шүү. Ийм их газар нутагтай нэг хүн байна. Ганцхан хүнд ийм их газар нутгийг өгч болдгийм байх шүү. Өгөөд байгаа юм байх шүү гэдгийг л харуулах гэж энэ бичлэгийг хийж байгаа болохоос хэн нэг буруу шаах гэж огт хийж байгаа юм биш шүү. Ойлгоорой. Хойд талдаа байсга харуулаад хойд талдаа нөгөө талдаа зам маань үргэлжлээ л байгаа ингээд. За тэгээд энэ талаа харуулнаа гэж. Замын хоёр талаар бол тасгалтгүй ингээд тариалангийн газар. Одоо нөгөө төв хэсэг нь тэр байна шүү дээ. Тэр харагдаж байна. Ер нь нэг сумын төвийн дайны газар байна шүү тэнд. Өтөрмүүд байна, том агуулгууд байна. Байшин сав барилгууд байж байна. Ийм том газар юм байна.
За тэгээд хойд хэсэг нь бол ингээд энд дуусчих. Энэ харагдчих. За хойд хэсэг нь бол ингээд дуусч байна. За энэ нэгэ гачууртын төв хэсэг нь ингээд байж байгаа. За архыг хоёрлно гэсэн юм байна. За ийм бэнда ингээд нэг жижиг утас сумын төвийн дайны юм биш үү? За ийм байдaltaй. За энэ одоо харуулын байр нуттай нэг юм байр байдаг юм байна. За ийм байна да. За ийм хөл байна. Монголын ард түмэн одоо цаашаа явна. Нөгөө тал руугаа хэр зөвлөлддөг юм бэ тийм ээ. Харцгаая. Гачуурт. Опа. За, ишээ бол мань мэт бол орж болохгүй юм байна. Бүсэн зүгэтгий. Мань мэтий нөхдүүд бол ишээ орж болохгүй гэж байна. За тэгээд тэгдэг байлгүй дээ. Асаа газар. Аж ахуйн нэгж байгууллагууд зөвшөөрөл гэдэг байдалтай болчихсон. Төрийн байгууллагаас илүү хамгаалт юмнуудтай ийм болчихсон цагөө тэгээд аргагүй. Харин нөгөө хамгаалтын давхиж ирээд хөөтөөх нь гайгүй юм шиг байна. Хамгаалтынх нь унтж байдаг юм уу? Заавал хүн гарч ирсэн хамгаалтын байр устай нэг байшин байлаа. За тэгээд ийшээ дахиад үргэлжлэнэ. За энэ мэнд ийшээ энэ тал руу хэр үргэлжлэдэг хараад байна. За одоогийн байдлаар 20 минутын бичлэгт явж явах шиг байна да. За явж.